Энэ орой олсон хин хийрдэг лээ. Алив би гараад хийж. Согтоо хөлчих хүн байх хэдэ хамт гарах юм уу? За яавал гэжтэй ээж. Алло! Хинбэ? Би байна. Би гэж хийм бэ? Мэдээстэй. Юу ээж? Ээж хайцсан бэ? Чи айл андуураа дэжтэй сохтуу толгой минь. Яв эндээс. Харин тийм ээ. 2 хоног ирээгүй. Одоо асуугаагүй ганцхан танах л үлдчихэ. Тэгээд л асуухгүй юу та агаа минь тааж ямар сони юм ярьдаг юм бэ? Морг руу юу? Бол би юу яриад байгаа бэ? Ойлголоо. Хаанхын ямар юмныхаа морг яриад нөө? Зүгээр гэртээ байж хахаар энэ тентгийн моргоос асуугаа ажил гэж байна. Өдөр нээлтиг байдаг уус альтнаас нь асуусан уу хөөе? Асуусан шүү дээ. Мэддэг бүгд үнээсээ асуусан. Нэг чаргалаас асуусан уу? Охин юугаа мэддгийг. Тэр хоёр ямар хоорондоо ах トゥ хоёр шиг харьцчихдаг биш ямар. За юу болоогүй байхад уйлж унжаад яадгийн. За. Уйлж унжаад яад яв. Гай. Хай. Хайж гадаг тэгээд. Цагдаагийн газарт мэддэгтэй. Алга 32 онжохны хэлээгүй юу хийжсэн юм бэ? Юм. Тэгээ ингэж чинь хүүхдээ хэтэргээ хэрэглүүлсний гор нь гарч байгаа цагдаад хэлчихсэн. Би яаж хэрэглүүлсэн? Харин ч ястаа нэг босгоосгүй юмнаас холуур айлгал гэж бодож ирсэн. Чиний хүүхэд гэдэг чиний хүүхэд биш юм уу наа чи? Чи юм бол өмнөр ороод энэ хүүхдээ хэр халдаадаг үсттэй. Гор нь гарч байгаа нь энэ. Би одоо ирэх юм бол ястаа нэг турсахын хуулаад дахид тэнихгүй болчихно гөвшөөд өгье доо. Одоо тэгээ хайчих гээд байгаа юм бэ? Юу хайчих гээд байгаа юм. Морг явна гэдэг. Хүү юу? Шэвш. Танихгүй дугаарлаа. За байна. Байна уу? Хэн бэ? Экватор. Өчигч та хаагуур дэмитний яваад байгаа юм бэ? Бити загнаа тий. Нана байж гэртээ байж чи. Одоо очлоо гэж. Ээж чагаа нүдийг надтай зүг явж чинь. Чамаа хайгаа явж чинь бит хоёр. Одоо очлоо гэж. Одоо очлоо чи нана байж. Айгүй. Одоо ч чамаа нэг тэнихгүй болчихсон гөөд гөвшөөд өгье доо. Дөө миний хүмэ. За ажил хайгаад олддог юм байна. Гай. Өнөөдөр хичээлдээ суучихад дахиад нэг хэдэн газраас орж үзэхээс чад. Одоо чи энэ зэхүүгээ харна гэвэл би ч гэсэн ажил хиймээр байна шүү дээ. Над ч одоо цэвэрлэгчээс дээгүүрэмж олдохгүй бахад. Гэхдээ цэвэрлэгч ч гэсэн ажил шүү дээ хөө. Гол нэг газар надаас
Ярилцлага энэ төр аваад овоос хүрхий байсан. Одоо бүр таг болчихлоо. Болохгүй дэсэг тэр нөгөө машиныхаа зогсоол руу явах хэрэгтэй. Гэхдээ ерөөсөө энэ мө гэрээ аваад За. барилга дээр очиж манай хийвэл яасан юм бэ? Гэхдээ ядаж л одоо би ямар нэг ажил олоод хийчихвэл үү дээ. Наадхи чинь бодоогүй ч биш бодсон юм аа. Гэхдээ тэгээд тэр л их тэрэг дөмрийн чимээ, шуугаан, шороо, тоос зэхүүд минь нэг л таарахгүй болов гэж санагтаад. Үгүй чи. Өө ээж. Ажилдаа явахгүй. Энд юу хийж байгаа юм бэ? Хоол хийж байна. Өнөөдрөөс эхлээд өдрийнхөө хоолыг би гэртээ хийгээд авч явж ахарсан. Хоол чинь 7000 гэдэг чинь сард 156,000 төгрөгийг хоолнд өрөх юм байлээ. Тэгснээс гэртээ хоолоо хийгээд аваад явах юм бол бараг 100,000 төгрөг хэмнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд хэмнсэн мөнгөөрөө өрөө төлнө. Дахиж тэмээ үр тавихгүй. Овоо штэ. Чамаас бас ийм үг гардгийн байж. Гаралгүй дээ ээж минь. Химэлтийг томоор төсөөлдөг байсан маа л алдаа болсон байхгүй юу? Тэгээд багч гисэн хэмнэн чадвал тэр амжилт гэж та сонсоогүй юу? Гүйрөө. Наад чи одоо тэг амжих юм уу? Амжнаа. Долоо хурцуулж ш тали ээж юм. Тийм үү? За ээж хурлаарай. Би газ уцаас үлээ. Та ээж хурлаарай. За. Маргааш нас бүр их босмаар юм байна шүү. Намайг нэг зовоож дуусахгүй маа инх бат руугаа. Ядаж чи хаана хинтээ юу хийж аваагаа уцаа хэлж болдгоо мó. Чи хаагур. Дими тэнд яваад гэж байна. Чи биднийг боддгоо мах чи. Энэ төрсөн ихийг нойр хоолгүй шарматыг авч явахтан чи. Чам сайхан байна. Чам сайхан байна. Бадаачтай. Чам сайхан байна. Хашаа чи. Тавих чи. Би насанд хүрсэн хүн хинтэйгээ юугаа хийж авах нь миний дур заа юу? Оо мо. Хизэнээс та нар юу миний төлөө санаа тавьдаг болсон юм бэ? Би гуйлах шиг амьдрмааргүй байна. Би та хоёроос иччихээн мэдүү. Чи төрсөн эцэг их хоёроос ичээд тахтай яадаг инх батраа. Юу яриад байгаа юм бэ чи одоо? Тэгээд чи ийм өрөвдөлтөй ядуу амьдарч байгаа чинь миний буруу юм уу? Та нар илүү ухаантай байсан бол бид нар өнөөдөр хавгүй сайхан амьдрах байсан мэдүү. Минийхөө. Их батраа. Хэрэггүй. Манай хүүхэд замаа сонгоо явчих шиг боллоо. Чи дуусан биш. Энэ хэр уугаагүй л шүү. Аагаа. Хөө ёрт. Чому намаа хартаад байгаа юм уу? Би чамаас хэзээ мөрч ашиг моногчоо. Дэби оцоо. Тэр наас юм. Юу оцоо? Багачтай. Сэргэлээ. Гэрлүүгөө хараа. Явъя. Нашир.
Сэргэлээ. Чи яагаад гэртээ очихгүй юм бэ? Яагаад вэ? Зүгээр. Ээж чинь чамааг Би юу нь яасан юм бэ? Нэг юм хуучин сургалтал зараа үз. Тэглээ намайг дээрээс хөөж байгаа юм. Үний ээж чинь үгүй хөөж болдгийм үү? би мэдсэн бол чамааг арихгүй жахад уг дуугаа өгдөг байж л дээ. Би дахиж гэрээрээ хэзээж очихгүй. Тэгсэн дөрвөл ингээд дураараа архиаваа явж явах юм дээр. Би чамайг арай ийм хүн гэж бодоогүй. Миний санснаас чи өөр хүн юм бэ. Энжмаа. Одоо боллоо. Боли. Би бүр залах гэж байна. Тааралсан болгол ингэж болохгүй. Тэгж болохгүй гэл. Би чинь өөр юм амьдралтай өөр юм байгаа үстэй. Би ягаад заавал хаанаар гарвал үстэй гэж. Би өөрөө амарна. Сэргэлээ. Ээж чинь сэргэлээ. Эгчээд хоцгоо. Хоцгоо. Ап мянган төгөлөө. Сэргэлээ. Сэргэлээ. За юу сайн амарсан. За. Өчтөр гайг басна. Гайг шүү дээ. Зөөгчөө. Оо яхаа. Юм ахгүй. Найз нь чам нөгөө юм ахгүй. Оо за. Ганцхан сая шүү дээ. Өгнөх шүү. 6 дуусгаад монтаж эхлэнгууд үлдсэн өгч. Монтаж гэхэрс аим хоол байна. Чи наан зохицуултаа. Ман чи байгаал нэ. Найруулагч болдвол таа хэмээн дуудаад байгаа байхгүй. Би чамаас залуу хүн гэх те амар сэтгэл гаргаал. Хүрээд ирсэн юм би яснаар. Баги чиний кино штэ. Яг үнэндээ бол намайг үцэх гэж зэрэгтэл ирэх хөхгүй. Тэр хэдэн хүүхнүүд хошингийн гарууд бол хотлаа штэ. Тэ? Мэдэж байгаа шүү. Чи маань бас хэм билээ. Ямар зэрэгтэлтэй байлээ тэ? Аггүй би ч уран бүтээлч юм да. Өнөөдөр зургтай шүү. Өнөөдөр л амжихгүй шүү. Бас өчтөр надад хэлж мэлээ өгч тийм биз дээ. Маргааш зураг мөрөгтэй бол туслахаа ярьчихсан. За. Өглөө 10 шиг шүү. За сайн байна уу бай. Оо сайн байна. Та чи юу лээ? Яга нөө эртээд би нэг манайчаар ажилд орно гэж тэнтэй уулзчихсан шүү дээ. Гаргалцсан тэгээд. Оо тийм. Та би таныг болон маргааш хүрээд ирж хэлсэн шүү дээ. Та өөрөө алга болчихлоо шүү. Харин тийм ээ. Тэгээ одоо нэг арга гэрийн ажил нэг болж өгөхгүй байсан. Ягаад тэгээд хан ирж ангисан бүл дээ. Одоо ажил гэр. За би ажил гарвал тань хэлье. За. Гэхдээ манад уцаа үлдээгээ та явчихсан. За тийм үү. Холбооны төлөөлөл банкны төлөөлөл бүрдсэн 9 хүний үр дүнтэй дүүргийн дэд комисс байгуулагдсан. Жижиг дунд үйлдвэрийн дэмжих зээл дүүргийн иргэдээс 42 төсөл ирүүлсэнийг комиссар хэлцээд энд тараар батлагдсан 21 550 мянган сая төгрөгийн санхүү
За ингээд өнөөдрийн хурлын ажлыг дуусгая. Ажил сайн уу? Сайн. Чи сайн уу? Сайн. Дайд яагаад харагдахгүй байна? Сая 10 хоног томилтоор явчихал ирлээ. Нэрээ танаа гэр хаана байдгийг? Манайх уу? Сайсанд. Яасан? Зүгээр. Чи ерөөсөө намайг тоохгүй юм. Уг нь би чамайг ажлын залуучуудаас хамгийн дайчгүй гэж боддоо шүү. Эсвэл би чам таалагдахгүй байна уу? Үгүй юу. Таалагдвал яах вэ? Чи ч бас надад таалагдалгаа. Нөгөө ганц үе хүн чинь ажилдаа ингэж түрцээр байгаа. Ажил гэснээс би нөгөө мэйл явуулах хэвээр дарах үлээгээд авах явлаа. Байна. Байна. Дөрөзөн. Ямар халив? За уучлаарай. Нээр нь тийм л дээ. Тийм тий. За тэгээд. За. Тэгсэн үү? Яашгүй дээ. За тэгээ. Тэглгүй ах нь юу утах вэ? Одоохон өөрөө яваадаг чи тгий. Удахгүй. За тэгээд. Хөөе ирдэ. Ингээд бүс үчивэ. За. Янжмаа. Хүүгээс минь сург байна уу? Би нэр уулцсан шүү дээ. Тийм үү? Яаж юу явна? Юу гэж гайгүй нэлээ. Нэг ажилд орсон гэжсэн. Ажилда. Гэхдээ тэр нь ямар ажил юм бол? Нэг дэлгүүр гэлөө. Тэгээд их хайтай хонгоцтой явж ирлээ. Би таныг эмнэлэгт хэвцэн гэд хэлсэн. Тэгсэн юу гэж юм? Ирнэ гэж юм уу? Ирнэ. Миний хөөцгөө тэнгигнэл гүгээд ир штэ. Тэгээд ястай сайхан өдөр байна да. Өнөөдөр сайхан мэдээ дуулгалаа. Баярлалаа. Охин минь баярлалаа. За сайн байцгаана уу? Сайн байна. Намайг хэлсэн гэдэг. За тэгэхээр юуны түрүүнд манай нэр хүндтэй худалдагчаар ажиллах шалгаруултанд тэнцэн чинь баяр хүргэе. Баярлалаа. За тэгэхээр манай эмэгтэйчүүдийн дотор хувцсны худалдаа дистрибьюторын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг манай ахаатан дэлгүүр байгуулагдаад 13 жил болж байгаа. За одоо 7 хоногийн дараа шинэ салбараа хороолтны хоёрыг тэнд ажилуулахаар шийдсэн байгаа. Үгүй. За. Эмэгтэйчүүдийн дотор хувцсны гэсэн үү? Тийм, эмэгтэйчүүдийн. Үгүй, би ойлгохдоо. Уучлаарай. Цалин хэд юм бол? За, цалин бол сарын 800 мянга үндсэн цалин чинь. Тэгээд сарын борлуулалтаас ч хамаарат бас нэмэгдэл цалин өгөгдөх байгаа. Та түрүү юу гэлээ? Зүгрээ. Ер нь л сайхан дэлгүүр болох юм байна л гэж
Ойлгож байна. За тэгэхээр манай дэлгүүрт худалдагчаар шалгаруулсан нийт хүмүүсээс та хоёр ижлэгэн оног авсан байгаа хамгийн өндөр оноо 94. Тийм учраас та хоёрыг 1 сарын хугацаатай туршилтаар ажилуулахар шийдлээ л дээ. Тэгээд сарын дараа хэн илүү борлуулалттай ажилласны чинь шалгаруулад гэрээгээ хийгээд ажиллах шийдвэр гаргасан байгаа. Энийг зөвшөөрж ивэл одоо яг туршилтынхаа гэрээг хийхэд бэлэн байна л да. Уучлаарай. Нууц ишэл нийт хэдэн хүн шалгуулснаас бид хоёр тэмцсэн юм бол. За, ер нь манай компанид ажилд орно гэдэг бол хөрсөлтөөнтэй байдаг. Сая бол 38 хүн шалгуулснаас та хоёр хамгийн өндөр оноог нь авлаа. Нөхөө. Машин яваад ирв. Аав нь өмнө рүү экспедиц авах боллоо. Та тэгээд пизза их юм. Удахгүй юу. 2 сар л болно. Аав. Би нэг кино хийж байгаа. Одоо уран бүтээлчийн замлаар явж байна да. Би таны хэлдгээр дуртай зүйлээ гээд тутах юмгүй болоо л юм. Одохгүй миний киног бүгд үзэнгээ та бодтоо. Даанч та нээлтэн дээр минь байхгүй нэ тэ. За хөдлөе. Манай төлөж байгаа. Таарэ дэндүү юм аа. Муу ээж үнэсэн бол ихэхгүй дээ. Аав нь хүчрэл үдчихил та. Сосо. Hey. Hello. Яагаад байгаа юм бэ? Юу бодод хүлээсэн? Юу чи? Зүгээр. Нуугаад л аа. За өгшөнд хэлчихье. Дурлцсан юм уу? Ахуугийн өгч байгаа мөнгө багтаад байгаа юм уу? Гүй. Харин ойрд аав ээжтэй жоохон таарамж муутай байгаа. Цаад хоёр хөгшин чинь юу гэдэг? Намайг баг насаараа дижээсэн юм бах уу? Би чамд нэг л юм хэлье. Тэр үеийн өнгөрөөсөн хөгшчүүд чинь тэнэг байсан. Тэр чигээр л дуусан шүү дээ. Чи өөрөө өөрийнхөө амьдралын мөргийг гаргах хэрэгтэй байхгүй юу? Яг наа чиг. Ойлгож байна уу? Freedom бүгдийг өөрөө зохицуулна. Окей?
Do you understand me? Нэрэж твт юм уу? Би чамд аль дээрээс хойш энийг хэлээлсэн шүү дээ. Чи ойлгохгүй мангартаал явуулсан. Одоо л ойлгож байгаа юм уу? Ах уу нэг ажил төлөвлөсөн гэсэн. Ямар? Үнэлгээгээ 3 дахин нэмнэ. Нэлийн хүнд ажил юм шиг үлээ. Би ч болдсон үл гэж бодоод байна л да. Хүнд ажил гэж юу байсан юм бэ? Хойлоо, нулин штэ. Асуудал юу вэ? Тэгвэл окей гэж үү? Мэдээж. Yes, you're my best friend, huh? Ээж. Ой. Арвчихгүй би сайн уу? Гайгүй. Удахгүй эмнэлгээс гарах байх. Сэргэлэн ахын сураг гарсан уу? Тэр үү? Та олоод уулзсан байна тий? Уулзсан. Тэгсэн чинь үү? Захын хэдэн аригчтай нийлээд явж байна лээ. Ээжтэйгээ уулзахгүй гээд байна лээ. Та ээжийг нь имлэг твцэн нь хэлсэн үү? Хэлэх гэсэн чинь намайг сонссонгүй. Би ч сайн ойлгуулж хэлж чадсангүй. Яаж хийж байгаад хэлсэн бол? Харин тийм ээ. Би ч өөрөө учраа олохгүй. Ээжт нь хуучин ажилд орсон гэд хэлчихсэн байдаг. Тэгтэл сэргэлэнгийн байж байгаа царайг мэдхгүй. Ээжээ. Өндөр настай хүн өвдөөл үз. Тэр нэг юм архиа угаа тэнэд алга болоо л үз. Тэгээд ч юу н хүнд худлаа найдлага төрүүлж ахаар шууд л үннийг хэлсэн дээр штэ. Танд юу н энэ хүмүүсийн арх дар суух хашаага алтна байна уу ямар хамаа байна? Өөрийгөө л хямраагаад ах юм. Охин минь дээ. Хүнд сэтгэлийн дэм өхөн эд хөрөнгөөр туслахаас илүү байдаг юм. Би ээжт нь очиад хүүчин ажилд орсон гэсэн чинь хичнээн их баярлсан гэж. Стоп. Танаач хийж. Воо гой. За зинэсхий авлаа. Үшний баяраа. Маргааш хэсэгтэр шүү дээ. Царайдан мөрөөс авахгүйгээр. Царайдан мөрөөс авахгүй зэ. Тэгээд юм ярьж босоог авч харах гэдэг цааш. Харуу зүг юм шүү. Зөв миний хар яваад. Тэгэх юм бол чиний дараагийн газар тэгсгүй шүү дээ. Тэр чинь үнцэнтэй болохгүй. Тийм. Найраа ч болоо юм шиг. Тантай хөө уулзъя гинэ. Ямар. За одоо яах вэ? Найраа. Одоо нь юу юу? Мөнхөө. Бүрхэ тараач. Юу болсон За яа? наатаа болвол өнөөдрийн зорилго болсон юм аа. Сайн байна. Тантай зээлийн талаар ярих болчиход байна. Зүгээр за. Зээлийн төлөлт чинь 3 сараар ингээ хоцорсон яваад байна. Өмнө нь бол таны хүсэлтээр бид нар дандаа өөрөө чинь хүүгийн аваа яваад байсан бол энэ удаад бол ямар ч боломжгүй болчиход байна. Тэгэхээр та бол үндсэн төлбөрөө хүүтэйгээ төлөх шаардлагатай байна л да. Энэ сарыг нь хэд болсон юм бол? Хүн нэг 2 сая 145 мянган төгрөг болж байгаа. 45 мянган. За тэгвэл би дараа 7 хоног төлж. Гэрэн дээр заасан хугацаагаар бол та энэ 5 дахь өдөр төлөх ёстой шүү дээ. 5 дахь өдрөө. За ойлголоо. Түүн ингэж байгаа ажил ихтэй л. Киног чих сонирхолтой ажил юм шиг байна тий. Ер нь тийм шүү. Энэ камер нэлээд сүүлийн үеийн хүчин чадал сайтай камер юм шиг байна тий. Ер нь Монголдоо гайгүй дөрөн шүү. Зөв. Кинонд зориулж холдож авсан юм уу эсвэл төрөөсөж байгаа юм? За баг шинээр нь л авсан да. Зөв. За баяртай. За баярлалаа. Баяртай.
Сайн уу? Сайн. Маргааш дүүрс яах юм? Маргааш ч бороод дүүрс шүү дээ. Яа. За тэгээ цаа чи мэдж байгаа. Тэгээ ээлжчихэд харцаа. Тэгээд за. Яг юу болсон? Чи надад зүгээр хэлчихээ л дээ. Би чамд тусалж чадах юм билүү? Өө чи одоо ямар нойтой ам шиг ядаргаатай юм бэ? Нэг ч асуудлаа би өөрөө шийдэх болох уу? Чи яагаад намайг загнаад байгаа? Би чамд ямар буруу юм хийцээ? Стингээ. Би чамайг үрээгүй ах чи миний амьдралд өөрөө ирээ үсттэй. Чи ямар миний найз охин уу? Бас тэр надад заах гэдэг нүч те? Бити давар заяа. Дандаа зэмэлүүлдэгч хаяа магтуулдаг энэ амьдрал гаднаа хатуурхавч ухтаа уян зөөлөн байх юма аран шинэгтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй боо азруу түштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахд бүхий зүйл бүтнээ